Баярлалаа үзэгчдээ. Дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг Warren Buffett-ыг бид энэ өглөө онцлоо. За дэлхийн томоохон корпорациудыг үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зөвлөгчид бол яа харахгүй эдийн засгийн өсөлтөд голлох байр суурьтай оролцдог тоглогчид гэж хэлж болох юм. Тэгвэл бид магадгүй хэрвээ та багахан хэмжээний өрхөө үйлдвэрлэл эрхэлдэг бол та эдийн засгийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой оролцдог вэ? Цаашлаад эдийн засгийн өсөлт гэж чухам юуг нэрлээд байна? Түүнд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн тухай бид яг одоо үргэлжлүүлээд зочинтой ярилцах гэж байна. Манай студид санхүү эдийн засгийн их сургуулийн доктор профессор Наран Чимэг ирсэн байна. Өглөөний мэнд төргий сайхан амарснаа та. Өглөөний мэнд баярлалаа. Сайхан амарлаа. За, юун түрүүнд эдийн засгийн өсөлт гэдгийг үзэгчдэд тун энгийн байдлаар энгийн үгээр тайлбарлаад хэлвэл. За тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг маань суур онтой харьцуулахад өмнөх оны дотоодын нийт бүтээгдэхүүнээс ямар хэмжээгээр өссөн, ямар хэмжээгээр буурсныг харуулдаг үзүүлэлттэй. Өсөлттэй гарах юм бол нэмэх мэдээж эерэг үр дүн гарна. За буурал бий болсон тохиолдолд бол хасах үр дүн гарна гэж ойлгож болно. За тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг маань юу юм бэ гэхлээр зэрэг тодорхой цаг хугацаанд тухайн орны газар нутагт дэвсгэрт үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн нийлбэрийг бол хэлдэг. Тэгвэл эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсүүд юу юу байх вэ? Мэдээж маш олон зүйлсүүд нөлөөлдөг байна. За тэгэхээр судалгаагаар бол эдийн засгийн өсөлтөнд бол 30 орчим хүчин зүйл бол нөлөөлдөг гэж гаргасан байдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлтийг бол одоо хин нэг бодлого боловсруулагч юм уу аль нэг улс төрийн нам бол бий болгодгүй. Энэ маань цаанаа бол маш олон хүчин зүйлээс бол хамаардаг. За тэр дундаа бас энэ эдийн засгийн өсөлтөнд бол иргэдийн бас оролцоо хувь нэмэр бол их ингэж чухал байр суурьтай байдаг. За тухайлх юм бол эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөгч хамгийн одоо эхний буюу гол хүчин зүйл бол хөдөлмөр байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бүтээгч нь ажиллах хүч буюу хөдөлмөр юм аа. Өөрөөр хэлбэл одоо иргэд маань үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээлээр дамжуулаад өөрсдийнхөө одоо хөдөлмөрийг болвол тухайн одоо үйлдвэр пүүс ямар юу бэ тэрэнд бол арилжаалдаг гэж бол ойлгож болно. За түүнээс гадна бол бүтээмж. Тэгэхээр бүтээмжийг ерөнхийд нь өсгөх гол хүчин зүйл бол бүтээмжийн өсөлт. Тэгэхээр та одоо ажиллаж байгаа албан газар хариалагдж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжтэй ямар хэмжээний бүтээмжтэй байна вэ? Энийгээ бас ингэж бодох хэрэгтэй. За түүнээс гадна хүн амын өсөлт бол бас эдийн засгийн өсөлтийг нөлөөлөгчний гол хүчин зүйл болдог. Тэгэхээр зэрэг өрхийн ам бүлийн тоо нэмэгдэхийн хэрээр та одоо хүн амын үйлдвэрлэлд тодорхой хувь нэмэр оруулснаар энэ маань бас эдийн засгийн өсөлтөнд бол нөлөөлдөг байх нэ гэдэг. За мөн иргэдтэй холбоотойгоор бол хуримтлал бол эдийн засгийн өсөлтөнд бол нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл одоо өрхийн хуримтлал байна уу? Альва хуримтлал бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол хамгийн гол хүчин зүйл болдог. За энэ бидний судалгааны бол 11-д бол хувийн бизнес эрхлэгчдийн оновчтой үйл ажиллагаа бол өөрөө бас эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдгөө гэд. Ингээд дурдаад ах юм бол их олон хүчин зүйл байна л да. Саяны дурдсан хүчин зүйлсүүдээс иргэдэд хамаарлаа гэдэг юм уу? Би тухайлбал гэртээ за нөхдөөгөөч гэдэг юм уу нийлээд ингээд жижиг оёлын бизнес эрхэлж байна. Би эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж байгаа юу? За тэгэхээр хуваарь одоо хөдөлмөр эрхлэгч гэсэн нэр томьёо байдаг л да. Тэгэхээр энэ хуваарь хөдөлмөр эрхлэгчд маань тодорхой хэмжээний албан бүртгэлд ороод өөрсдийнхөө олсон орлогоосоо тодорхой татраа төлөөд ингэх юм бол эдийн засгийн өсөлт буюу нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт бол бүртгэгдээд явж байгаа. Хэрвээ тэгж албачаагүй бол энэ хэлбэрийг бол маш энгийн үгээр бол далд эдийн засаг гэдэг. Гэхдээ хэдийгээр магадгүй нөгөө гудамжинд ингээ гутал таслаа сууж идэх хүн за хуваараа бас юм таксинд явдаг энэ төр хүмүүс цөөнгүй байдаг штэ. Тэгэхээр энэ хүмүүс бол яг тодорхой хэмжээний далд эдийн засаг бол улс орны хувьд бол байдаг. За хэдийгээр ингээд албачиж бүртгэгдээгүй ч гэсэн хувь өрхийнхөө амь амжиргаа хувийнхаа өрхийн санхүүг бол энэ хүмүүс маань бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад явж байгаа. Тэр өнцгөөс нь харах юм бол бас ийм эерэг зүйл. Тэгвэл би үйлдвэрлэл эрхлэгч байжгаад шууд утгаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бол би үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдгийг албан ёсоор бүртгүүлээд татвараа төлөөд явж байвал за би олон улс орныхаа эдийн засгийн өсөлтөд нэмэр оруулж байгаа шүү гэд бодоод явж байгаа юм тийм үү? Тий. Аливаа татвар гэдэг бол өөрөө бас муу зүйл биш л дээ. Тэгэхээр Монгол улсын иргэн болгон болвол орлогын албан 10% татварыг бол төлөх ёстой байдаг. За тийм учраас хуваарь бизнес эрхлэгчид маань тодорхой хэмжээний бүртгэлтэй хамрагдаад бас орлогынхаа албан татварыг төлөө явах юм бол цаанаа нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний бодит үйлдвэрлэл та бүхний оруулж байгаа хувь нэмэр бол бүртгэгдэнэ. Мөн та нарын тушааж байгаа
дотрийн хэмжээгээр бас эдийн засагт бол эерэг нөлөө авчрах тийм боломж одоо байгаа шүү гэдгийг хэлмээр. За түүнээс гадна эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөгч бас нэг хүчин зүйл бол ажлын хөлс буюу цалин байдаг. За түүнээс гадна шинжилэл буюу инновац. Тэгэхээр иргэн болгоны одоо шин санаа оноо шинээр одоо бодож сэтгэж байгаа инновац бол эргээд бас улс орны чинь эдийн засагт бол нөлөөлдөг. За мөн мэдлэгийн бодвол үйлдвэрлэл байдаг, мэдлэгийн бодвол хуримтлал байдаг. Тэгэхээр энэ мэдлэгийн хуримтлал гэдгийг маш энгийн үгээр болвол иргэн болгон өөрийнхөө одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрт бол дадлаг туршлагатай болох мэдлэг ур чадвараа сайжруулах гэдэг. Ингэснээр таны бол хөдөлмөрийн бүтээмж бол нэмэгдэнэ. За энэ хэмжээгээр бол бас эдийн засгийн өсөлтөнд оруулж байгаа таны одоо хувь нэмэр юм аа. Та банкнд тодорхой хэмжээний хадгаламжтай бол та эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байна. Үүнээс гадна та мэдлэгийн хуримтлал буюу та өөрийгөө шин санаа, шин мэдлэгээр баяжуулаад магадгүй инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр санаа гаргаж байгаа бол та мөн ялгаагүй улс орныхоо эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр өөрийнхөө чадлах байр суурийг одоо тавьж гинэ, оруулж гинэ гэсэн үг байна тийм үү? За үүнээс гадна эдийн засгийн өсөлтийн эсрэг тал нь эдийн засгийн одоо бууралт гэдэг юм уу? Энд иргэд ямар оролцоотой байхын тухайд ягаад энийг асууж ийм гэхээр өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид бас нөгөө талдаа гарч болох сөрөг үр дагаврыг мэддэг байх хэрэгтэй байх тий. За тэгэхээр яг хоо эдийн засгийн өсөлтийг бол сүүлийн үед судлаачид бол бас мөчлөг дагсан мөчлөг байдаг гэж үздэг. За тэгэхээр өсөлттэй жил бол энэ маань бас юм мөчлөг дагсан өсөлт, бууралттай жил бол одоо мөчлөгийн нөгөө бууралт үе ирсэн байна энэ гэж тайлбарладаг л да. За тэгэхээр эдийн засгийн өсөлт хэрвээ үнэхээр бий болоод тэр нь өөрөө иргэд рүүгээ одоо чиглэсэн энэ төр байвал аяндаа ингээд зах зээл дээр бол бараа бүтээгдэхүүний эргэлт их байдаг. Хүмүүсийн одоо худалдаа авалт бол эрс нэмэгддэг. Тэгээ өөрсөндөө бол одоо ипотек хэлбэрээр ч юм уу үндсэн хөрөнгөтэй болох унаа машинтаа одоо болох энэ төр гэдэг тийм хандлагууд бол ихээр бол ажиглагддаг. Эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаад эхэлвэл сая дурсан эерэг хандлагууд эргээд иргэдэд бидэнд ирнэ гэсэн үг. За тэгэхээр зэрэг бууралттай жил бол бас аяндаа андчгүй нөгөө худалдаа авалт энэ төр маань бас ингээд хязгаарлагдаад эхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бол иргэд бол бас сэтгэлгээний хувьд бол ийм хэмнэлттэй хэрэглээр бол шилжээд эхэлдэг. За тэгвэл яг хуу ер нь бол хэмнэлт гэдэг маань өөрөө цаанаа бол бас юм олон төрлийн ойлголт байдаг л да. За өмнөх би ярилцлагын үед бол хэмнэлттэй байж ч өрх бол өөртөө хоримтлал үүсгэнэ гэдэг бас юм санааг бол хэлжсэн тийм. За эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд одоо нөгөө эргэн бүрийн оролцоо чухал гэдэг шиг миний, таны, бидний бүх оролцоо бол чухал ахын. Хэрвээ та цалин зүгээр татвар төлөөд цалин аваад ажиллаж байгаа ч гэсэн тэр бол та эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж ийн гэсэн үг. Та албан ёсоор үйлдвэрлэлээ бүртгүүлээд үрхийн аж ахуй эрхэлж байгаа бол тэр бас эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж ийн гэсэн үг. Зүгээр үүнээс гадна гэдэг юм эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж мэдээж яг бодлогын хэмжээнд том зүйл яригдана. Үүнээс гадна үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг юм арай бага түвшинд ингээ яриул эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж юу гэдэг юм бэ? За тэгэхээр одоо манад бол хөрөнгө оруулалт бол маш их чухал байгаа. Хөрөнгө оруулалтыг одоо нэмэгдүүлэхийн хэрээр бол бит капитал маань бол нэмэгддэг. Энээсээ дагаад бол өсөлт байдаг. За хөрөнгө оруулалт дотроо бол мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалт бол хамгийн их ингээд юм чухал байгаа. За түүнээс гадна инновац шингэсэн бүтээгдэхүүн. Тухайлах юм бол шинжлэх ухааны техникийн дэвшил гэдэг юмыг бол биднээс тасралтгүйгээр хөгжүүлж явах хэрэгтэй. За үзэгчид энэ өглөө эдийн засгийн өсөлтийг тун энгийн үгээр юугаар тайлбарлаж болох вэ? Эдийн засгийн өсөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг юм? За цаашлаад эдийн засгийн өсөлтөд бид ямар оролцоотой байдаг вэ гэдэг зөвлөгөө мэдээллийг санхүү эдийн засгийн их сургуулийн доктор профессор Наран Чимэг бидэнд хүргэлээ. Баярлалаа танд өнөөдрийнх нь ажил амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.